Монгол улсын төрийн шагналт соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн дорж готов. Ээж нь уйлмаар байна өгүүллэг. Хурууны өндөг чимчиг нүүлж хацар хорстол жавар ороолгоно. Үхрийн шинхэн нойтон бааснаас хэсэг зур уур савснаа өнгөн тал нь бууралтан цантаж төдөлгүй таг хийтэл товооцно. Хорломаа үхрийн зэлэнд хөглөрөх хүйдэс нойтон баасыг савардан шээзгийд хийн. Эзэгтэн төрхөн гартаа саварцсан хүйдэс даагдахгүй. Тэрбээр савраан хоёр гардан өргөчөө аядаж шээзгийд шидлэхэд сайн хөлдөөгүй хүйдэс бургасан шээзгийг яаж игнуулан паг унана. Уулын хажуугийн хөндлөн жалганд өвлжиж буй ганц гэрийн өрх салхинд дэрвэж дотор нь нэлэх хүүхэд чарлах бөгөөд галгүй яндан зэвэж төмөр хоргондоо хойлхон торжигнох нь чихэнд чиртэй. Өвлжөөний хойд хамрыг гэрмэглэн хөр цас хот руу өнгийн хунгарлсан нь ганц цэгрийг бүрчиж индүүлэхэж биржентэн өр хүчтэй салхинд тооноо зай завсаргүй пад алгадах хагаад нэлэх хүүхдийн уйлах чимээтэй дууавалцсан салхин өөлөг улам хөгжөөн. Хорломаа арагныхаа тэг дундуур хөлдөө нойтон хүйдэс хийгээд үүргэвчнээс чирэх гэсэн хүч хүрсэнгүй. Хүйдэсний хүнд гэж хачин хар өглөөнөөс хойш энэ айлын гадаа гэрдэх явдалд гойгорсон хорломаагийн тамир мөхсдөж сэтгэл уймэрнэ. Тэгээд ч хөл хүндтэй гэлхүү. Бөөн үстэй зузаан дээлэндээ бүсгүй түүртэх хагаад том эсгийн гутал нь өтөг бууцанд шигдээд тэнхийг нь улам барна. Арагтай хүүцээ хорломаа үхтэн чирсээр томхон хурцангийн дэргэд хүрлээ. Арагны мөр бууцан дундуур зам татуулжээ. Хорломаа хэсэг амс хийгээд шээзгийгэн арай гэж өргөн мөнөх хөрсөн дээр гаргаж тавив. Тэгээд оосрыг хүзүүндээ углан бохирч суугаад саврынхан ишээр газар тулан өндих гээд даасангүй. Дахин нүдэндээ гал маналцтал зүтгээд барсангүй. Зориг дутаад байгаа бололтой. Өглөөнөөс хойш тэрбээр 10-аад шээзгийн хүйдэс урд хондар хамар ууд мацсан явж асгасан билээ. Хөлдөө хүйдэстэй нүсэр арга хүүхний ууцсан дээрээс тэс хүйе дарахт нь нүд нь бүрэлзэж хөл нь гуйж байсан санагдаж бүр зүрхийг шимшрүүлсэн болоо. Иймээс хорломаа зүрхшээд энэ удаа аргатай ачаагаан дааж боссонгүй. Тэр эхлээд аргаан хүүцээр дүүргэж байснаа зугуухан багсахсаар тэг дундуур нь зөөдөг болсон нь ийм учиртай юм. Хорломаа саврынхан ишээр газар сайн тулаад дахин зүтгэдэл хаалганы суларч гангасан хавтас тархийн онгойж гэрээс 4-5 хэрийн насны охин толгой цохуулган ээжээ дүү уйлаад намдахгүй байна гэж дуудав. Хүн даргаан газраас хөндөрүүлэхээр зүтгэж суусан хорломаа охиныхоо гинтийн дууг сонсож цочоод гэдрэг налан хүнд үүргэн газар суурил могц за юу болчихов гэж ундууцав. Уцаарлсны учир гэвээс охиныгоо дуудаж саатуулаагүй бол аргатай хүүцээ өдийд үүрээд хоёр хөл дээрөө босчихсондоо хэмээн харамссан хэрэг. Охины дуу дахин гарч дүү уйлаад болохгүй байна. Би бас даарад байна гэв. Хүйтэн гэрт даарах нь аргагүй те гэж бодох зур хорломаа гал нь бүр унтарчихсан уу гэхэд охин аль дөрөв унтарчихсан гин. Хорломаа аргатай хүүцэн дааж босох зориг дутаж бууг багцаалаад охиноо дуудаж миний охин ээжхийн гараас татаарай. Ээж нь шээзгийгээ дааж босохгүй байна гэлээ. Өрх дэрвэн герт нэлэх хүүхэд орлоно. Охин хурчрээд ээжхийн гараас чангаав. Хорломаа охиныхон угзрах дэмийг даган босхоор шүд зун хүндийтэл өрөөс нь цавриун дуу алттал хатгаад суулгачихлаа. Нүд нь ирээлжлэн хавийн улс дайвалзан хөнтөрснөн тархин задрах мэт янгинав. Шээзгийг налан буцаад суучихсан ээжийнхэн гараас охин зөөлөн дугтчин ээжээ та яачих вэ хэмээн шулганав. Хорломаагийн чихэнд юу ч сонсогдсонгүй. Гагцхүү охин нь түүнд үг хэлж буй янзтай ам хөдөлхийг анзаараад димээл гайгүй ээж нь зүгээр гэж дөнгөж өгүүллээ. Тэсхийн аргагүй хатхан өвдөж буй авч яолохгүй дээ гэж шийдсэндээ тэр хөмхийгөө зуужээ. Уулсын торгон оргил салаалан чихэнд алсын холын бөглөө нөрглэн хөнгөнөж зүрх оволзов. Тэгтэл хорломаагийн хөвлөд бяцхан өрн арвганан сарвганан тонгочлоо. Хүүхний дотор улам муухайрч огүйц нь хөдлөхөд ягаад чим галгүй хүйтэн хонгил герт аль түрүүнээс хойш орилох нэлэх хүүхдийн дуу тодров. Үхэж болохгүй шүү хэмээн хорломоо өөртөө захиад нүдэнэн ухаан орж сайжрахыг хичээлээ. Таг дуугүй хэсэг сув. Хүйтэн гэрт бэрсэн нэлэх хүрн бархирна. Дэрэгдэн 4-5 настай охин нь ямар нэгийг шулгана.
Энэ бүгд хорломаагийн чихэнд бүрч тодорхон олиггүй совин татуулав. Хорломаад мөсний хонгор шиг гэрт хар үрээс ахуулаад барихрах бяцхан үрийн манцайж улайтлан даарсан гар хөл бүлцийтлэн үйлсэн нүүрнүүд үзэгдэж байна. Тэр нүдэ нээлээ. Хажууд нь бээрсэн охин гайхсан янзтай зогсно. Хорломаа суларсан дуугаар охин минь гэртээ орж дүүгэн ав. Дулаан дээлэнд сайн хуч гэлээ. Охин та өөрөө яах юм бэ гэж байгаан дуулдана. Ээж нь ээж нь жаахан амарчхаад аргалан асгая. Та шээзгийгээ дааж босохгүй шүү дээ. Би таны гараас татаад босгочих уу? Охин минь гэртээ орж дүүгээ дулаацвал гэхэд охин дурамчхан холдлоо. Хорломаа хэсэг суугаад арагныхан оосрыг хүзүүнээс мултлан босов. Савраан тулаад хид алхлаа. Үхрийнхээ зэлийг цэвэрлэж гүйцээхэд тэнхээгүй болсноо ухаарч шээзгийтэй хүүцээ яадаг вүлээ гэж хэсэг бодов. Би тун таагүй. Савраа тулан бүхийх завсараа баруун уулын сархиа өд бэлдсэн хонион харуултлаа. Бэлдсэн хоньныхаа араас 8 настай хүн өглөө явсан юм. Хорломаа хулгавчилсан лоовузан хойшлуулан чихэн ил гаргаад анирдав. Баруун сархианы нухчаанд хониндоо хашгирах хүүгийн дуу бүдгэн сонсогдоход эхийн зовир намдах шиг санагджээ. Хонин асаг хадаар нэл тарчсан харагдана. Явган явсан өөдсөн чинээ хүн асаг байцаар бутарчихсан хонион хумиж цуглуулж барахгүй бухимдсан дуу хадаана. Хорон дотор альбан туссан нэг борлон үхэж өгөхгүй. Хавтгаагаараа тэлчлэн шар утг манарган хаяа өрөвдөм дорой дуугаар сулхан майлж хүйтэн амнаасаа хөөс бур зайлгана. Хэд хоног ингэж тарчилж байгаа төмөр голтой амтан. Амьдын там эдэлж буй ишгийг Хорломаа нүд халтраад харж чадахгүй авч эмчилж идгээх хувьгүй төрсөндөө өөрийгөө буруутгана. Тэгтэл өвлжөөний адгаас нэг 69 машин давхин гарч ирлээ. Хорломаа яадаг вүлээ? Ямар дарга нь ирж байгаа юм бол? Гэрт галгүй уйлаа майлантай зот руу та ядаж хотонд өгөж байгаа мó ишгэн хорооны ардч болох нь нууж амжсангүй. Хэмээн зүрхэн дэлсгэд тэр бээр айсандан өвдөж шаналж буугаач умартан гэр өөдөө хазагнан алхав. Бие дайчлан шүд зүүн маажгансаар машинаас урсан гэртээ орж орд ирээн хам янзлах зур охиндоо яадаг вүлээ? Цаан чинь машинтай дарга нар айсуу манах гэдэг айлын байгааг хараач. За охин минь шалавхан аяг шаазангаа далтхий. Ээжтэй туслаарай гэхэд уйлж байсан нэлхэн ихээгийн үзээд улам чанга бархирав. Хорломаа ээж хаавс хэмээн дуу алдаад хог тоосон хумхаар урагш хоошон хазгнаж чухам юу хийхээ мэдэхгүй самгардлаа. Балчир охин тас хар нүдээр ээжигийн харангаан халтар аяг халбгаа нуухаар далд хийж байв. Хорломаад юуны түрүү орилж буй даарч байрсан жаалыгаан тайтгаруулж галаа түргэн асаа гисэн бодол төрлөө. Тэгтэлж машин хаяанд сүрхэн ирж зогсов. Хэмхэрхий хаалга хархийн онгоож хүүтэн гэрийн харанхуйг нарны гэрлийн алтан шар цацрал цочтол гийгүүллээ. Дараа нүүгэлцэн хоёр авраг хүн үүдний номхон дотгоор төвхтэй янцаглан бүхийсөөр шурган ороод тогт тухгүй зэврэн айлд санд альчхаар цэвэрхэн суудал нүдэ эргэлдүүлэн хайлаа. Хоёр лужраас бишүүргсэн нэлх хүүхэд улам барихран уйлав. Хорломаа майжгандахгүй хичээсээр орон доороос хоёр явган сандал гаргаж хойморд тавиад айж мэгдсэндээ сууцгаа гэсэнгүй. Нэг нь аймгийн төлөөлөгч Тэмээний хавирга аятай урт махир хүн. Нөгөө нэгдлийн дарга халуун хятаа шиг уур савсан мулгар ир байв. Тэр хоёр Хорломаагийн зэхэж өгсөн сандлын тавцанга цэвэр эсхийг битүүхэн шинжээд жуухан сууцгаав. Гал олигтой ноцож өгөхгүй. Бас хажууд нь хүүхэд уйлаад Хорломаа чухам яайда байц гэж сандарна. Хоёр дарга төдөлгүй жихүүцэн суудалтай хавчганснаа хүүтэнгэр хүүхдийн уйлаанд удаан тавгуутаж твцсэнгүй. Тэмээний хавирга хөрсөн алга руугаан үлээгээд тарган хятаандаа базар дарга эднийд цай цүүгээд хэрэггүй биздээ гарч өвлчлөлтийн бэлтгэлтэй танилцаад хөдөлхөө гэлээ. Нэгдлийн дарагч сум орныхоо лоймол малчны бохор заваан хүйтэн оромжинд утхаас бэргэж хормойгон чирсэн хүүхэн ихээхэн өвөр дээр эрхлэн уйлах алтар нусгаа хоёрыг эгдүүцэн хэлээгаад Хорломаа чиний наад галчин мүд асахгүй ичиг байна. Харин гарч аймгийн төлөөлөгчд хот хороогоо үзүүл ажил төрлөөн танилцуул гэж тушаангуу гүлв. Мэхийсэн олигор ир нуруу үрсээр хот руу орсноо хэвтээгэрэн татган тийчлэх альбантай борлон үзмэгц үхрийн их шиг дүрлгэр ирээ нүдэндээ олцны очиг хэлэлцүүлээд "Энэ юу?" гэж Хорломаагаас хорсолтой асуулаа.
Хорломоо юу ч гэж хариулж зүрхэлгүй дэмийл өтөг бууцандаа халтарсан банхар эсгийн гутлынхаа хоншоороор газар ухах маяг үзүүлв. Энэ амьтан юу вэ гэж чамаас асууж байна гэж аймгийн төлөөлөгч дууган чангаллаа. Хорломоо бүр байрцаалдаж сандарсандаа нусаан шур хийтэл татав. Сэжиг нь хурсан төлөөлөгч ярвайснаа нэгдлийн даргаад шаар дунгуугаар базар дарга. Та над малчнаа дуугаргаад өгөөч гэж дороод ихвцэв. Базар хорломоогоос эн чин нохоо юм уу, шувуу юм уу хэлээд өгөөч гэж бахартан шалгаав. Хорломоо хэрхэг хэсгийг мэдхэн боллоо. Ишиг гэж хэлбэл ишиг гэдгийг бид муухан гадарлаж байна гэдэл загнаж гарах нь илэрхий. Дарга нарын тиймэрхүү дээрлэхүү зан хэдэн жил мал дагсан хорломоо гадарлана. Тэгээд юу ч болох нь дуугайл байлаа. Цөхөрсөн төлөөлөгч энэ ямар өвчтэй юм бэ гэхэд хорломоо сая ам нээж альбантай юм гэлээ. Төлөөлөгч ухааста бас их оншилдог гэд байх нь. Оншилдог хүн эмчилдэг л байж таарна да. Чи үүнд ямар юм өгсөн бэ гэхэд хорломоо мөн л дуугарсангүй. Хүүхний бие зарцалзан чихэн шуугж гидсэндэх хүүхэд дотрыг нь балартуулан тонгочж байлаа. Малын эмч дуудсан уу гэж байгааг хорломоо бүр түр сонсоод толгой сэгсрэв. Нэг мэдхнээ хорломоогийн хормоноос нэг юм татах шиг боллоо. Тэгтэл охин нь хурч ирээд дарга нас загнуулж буй ихийнхэн хормоноос зуурч айсан нүдээр ширтэж байна. Хорломоо охиныгоо айчихвэ гэсэндээ толгойг нь илбэв. Төлөөлөгчийн ууртай догшин дуу дахин хадаж чи ямар санаатай нийгмийн мал үхэж байхад малын эмч дуудаагүй гэхэд охин ээжийнхэн өрөвтөм царайг сүрхий ажигласнаа амаа өмөлзүүлэн уйлах гэлээ. Хорломоо охиндоо зүгээр миний охин уйлж болохгүй гэсэн харц илгээв. Охин ч ээжийнхэн харцыг таамаглаад нулимсaan татлаа. Их охин хоёрыг төлөөлөгч арган тасарсан янзтай ширтээд чи хэдэн хүүхэдтэй вэ гэхэд хорломоо 3 гиснээ дөрөвдөх нь гидсэнд би гэж хэлэх гээд зоргилсонгүй. Хэллээ гэд түүнийг өрөвдөхгүй нь лав. Төлөөлөгч 3-уулаа нэг хүний хүүхдөө эсвэл 3 өөр эцэгтэй юм уу гэж тохорхов. Хүүхэн 3-уулаа нэг эцэгтэй гэж амандаа дөнгөж бухтнав. Нэг хүүхэд чинь хаана байна? Хонь хариулж яваа гэхэд базар ярианд оролцож хонинд явсан тэр хүүгэн энэ жил сургууль завсардуулаад байгаа айл гэж ховлов. Үгүй ер иймэрхүү хүмүүстэй ажил яаж урагшаа явах юм бэ гэж тэмээний хаврыг уулгалдаад нөхөр гэж юм байна уу энэнд гэлээ. Халуун хитай нөхөр нь аймгийн шоронд мөрдөн сууж байгаа юм. Тэгжил таарна. Тэр ямар хэрэг мандуулсан хулгайч вэ? Намын даргаыг алгадчихсан эсэргүүн байгаа юм. Гэрт чарлах хүүхдийн дууг сая сонссон хорломоо охиндоо гэрт орж түүгээ хар гэж шивгэнэв. Энэ зур нэгдлийн дарга хөрзөн хорооны арлуу өнгөөснөө төлөөлөгчд та үүнийг хардаа гэлээ. Төлөөлөгч хорон дээгүүр урт нуруугаа матилхан харснаа үгүй ёр хэмээн дуалдлаа. Хорооны ард нэг өгсөн төлөг байгаа юмсанж хоёр дарга хорооны араас тэс хөлдөө өгсөн төлгийг гаргаж хотон дотор шидээд чи бас хорогдуулсан малаа нуух санаатай юу? Мал өхүүлнэ. Тэгээд бас тэр чигт нь арьс хөрстэй нь хайна. Тэг нь баха гайгүй гэж зэрэгцэн аашиллаа. Хорломоогийн бие улам аягүйцч нүдийн нулимс бүрхээд хоолойг нь гомдлын гашуун шүлс хутгаар зүсэхэд л зурж байлаа. Зогсож буй газраас хөдлөх гэтэл дахин дуу алдтал хатгаж хөл нь мэдрэл алдаад эгээтэл суун туссангүй. Хазган нь доороо займчхад нэгдлийн дарга чи над хөлөө ус яачихсан нөхөр вэ гэлээ. Угийн бүрэг ядмаг бүсгүй бас л дуухарч зүрхэлсэнгүй. Ингэтэл төлөөлөгч хорломоогийн чихэндэг 2 том алтан аймгийг сайн анзаарч нэгдлийн сүрэг ихээ харуулад л тэгсэн мөртлөө алтан аймаг ичигчгүй санжигнуулаад байгаа юм шүү. Энэ үний ариун цэврийг үзгсэн. Лав бөөстэй байгаа да. Гиснээ хүүхэнд ойртон очоод чи 7 хоногт хэдэн удаа халуун усанд ордог вэ гэж ирээнүүдээ аимшигтэй эргэлдүүлв. 1 удаа гэж хорломоо айсандаа худал хэлчихлээ. Хаа чи битгий залаад бай гэж төлөөлөгч орилоод алтан аймагт худалч минь сонс. Чи тэгэхээр энэ альбантай борлонгоо эмчилгээ тэжээлийн цагт маргаашийн дотор хүргэж өг. Хэсэг чимээгүй болсны дараа базар дарга харин цэгэндээс 30-аад км л дээ гэж дуугарв. Тэмээний хаврыг энэ удаа хуйланд нь шарлахаж тэглээч гисэн. Маргаашийн дотор заавал хүргэж өгөг. Чирээд явг. Эн чин та нарын мал биш нэгдлийн сүрэг. Малчин та харин өнөөдрийн өгсөн төлгөө өвч. Өгсөн ч гэсэн наатгыг чинь арьс социалист өмч
боргойг шулж хатаа. Ясыг нь эвдээд чанаж тосол. Малаас хаяхан байдаггүй чи мэдхүү. Ер нь хорогдсон малыг хаяж хорхоо шавж нохоо шувууны хоол болгох ёсгүй. Энэ чинь маш үнэтэй капитал. Манай улс өгсөн малынхаа ясыг тослоод Японд худалдах гэж байгааг сонссон уу? Гэхэд бандсан хорлмаа дэмийл толгой дохиж тэсхүүе шаналгах завууран шүд зүүн давж зогслоо. Дарга нар явахдаа хүүхэнд бид өнөө орой буцаж ирнэ. Тэг чи ямар ч гэсэн наад өгсөн төлгөөн өвчсөн байгаарай. Бид шалган шүү гэж анхааруулад давхин одлоо. Хорлмаа хөдөлж бүр чадхаан болжээ. Янгных өвчнийхөө шаналгааг дарга нарыг явсны дараа тэр гинт хурц мэдэрлээ. Тэгээд гэр өөдөө арай чамаа гойгортол охин нь ээжээ хэмээн гүйж гараас нь хөтлөв. Гэртээ орвол охин зуухан улайстал гал урджээ. Гэрэн дулаацаад орж исэн нэлхэн тайвширсандаа хоёр хацар нь алим шиг улайсан харагдана. Хорлмаа мөлхөх шахам явсаар орон дээр нь суул охин. Ээжээ халуун цай авах уу гин. Хорлмаа толгоогоо чичрүүлэн санаа алдаад хөөе да охин минь гэж өгүүлэхэд нулимс нүдийг нь бүрхээд харанхуйлчихлаа. Үдээс хойш тэнгэр муухай харч бударсан цасан шуурганд баруун уул бүдгэрсээр үйлсийн дунд алсран үзэгдэхгүй болов. Хүүн хонтойгоо бараа сураг алга. Хорлмаагийн сэтгэл түгшиж хүүгийнхэн араас явъя гэтэл хөлн алхаж чадахгүй. Бас хідэн үхрийн бараа турууч сураггүй. Шүн гатнаа ирж хондог малуу өгөө юу? Юу ч гэхэвдээ. Уйлч ядарсан отго нь нойрслоо. Аяга зэлгэнцээ уугаад хорлмаа хутгаа янданд хэд хавраад охиноо дагуулan өгсөн төлөг өвчхөөр гарав. Дарга нарыг орой буцаж ирэхэд өвччихсөн байхгүй бол бас л доромжлуулна. Цасны төрөөч лавсаж эхэллээ. Хорлмаа төлөгний хөлийг ярахаар барьж авбал мөс шиг хөлдсөн шил балганаас нь хайрав. Тэрбээр хөлдөө шилбэний арсыг ярьж эсгэх гэтэл хутга даахгүй. Чулуу огтлох мэт халтичхад арга нь барагдсан хорлмаа бухимдан хутгаан газар шидчихэд дэрэгдэн дэгийтэл чижир зогссон охиндоо. Ээж нь орилмоор хэмээн шүүрс алджээ. Охины царай барааснаа ээжийнхээ хүзүүгээр тас тэрч авлаа. Эргэн тойрны уус шуурганд умбан харанхуйлжээ. Тэгтэл ээжээ ах хонь нөхрөө туугаад ирлээ гэж охин баяртай мэдгэлээ. Хорлмаа нулимстэй нүдэ цавчлан эргэж харвал баруунаас нүүрлэн асуу их шуурганд хөөгдөн хүүн хонь нөхрөө бөөгнүүлэн гэр өдөн илдэж явна. Шуурганаас өрсөх гэж яарчваа бололтой хорлмаа хүүгэн хонин дотроос ялгаж харсангүй. Гагцхүү өвөлжөө дулаан хэвтэрлүүгээ хуйлрангүйх хоньны сүлд хар ямаа шиг нэг жижигхэн бүдэг дүрс бүртгэнэх нь лав хүүн бизээ. Хөөрхий үр минь 8хан настай юм шүү гэж хорлмаа шивгэнтэл хамаг биеийн сувсвал болчихов. Төшөх тулах үрэн хараад хэсэг зуурч чадхвай би сэтгэлийнхэн хөвчийг сулруулсан нь тэр буйзаа.